одоо яг манифест гэвэл амьдралд нь гайхалтай өөрчлөгднө гэд сүүлийн үед дахин хэлээд байгаа шалтгааныг өнөөдрийн бичлэгээр та ойлгох болно. За бичлэгтээ оръё. 12 сарын 4-нд оны хамгийн сүүлийн тэргэл сар гарах гэж байна. Энэ сар 2042 он хүртэл дахиж бид нэр үзэж чадахгүй маш том сар гарна. Cold super moon буюу хүйтэн тэргэл сар. За мэдээж үүнтэй холбоотойгоор энергийн хувьд, манифестийн хувьд энэ бол бүр гайхалтай хувьсал бидэнд явагдах болно. За үүнийг мэдэж авснаар та эдгээр өдрүүдэд энерги зөв удирдах, зөв хамгаалж, мөн зөв үйлдэлийг хийж амьдралдаа маш том эргэлтийн цэгийг хийх болно. Маш том энергийн портал хаалга нэгдэж байгаа. Яг миний хойно харагдаж байгаа шиг. Энэхүү онцгой бүтэн сар маань ихрийн ордод байрлаж байна. Нум ордны Венус сугар гараг эсрэг талд нь ихрийн орд бол өөрөө харилцаа, бодол, үг, мэдээлэл, сэтгэлгээг, харин Венус гараг маань хайр, үн цэнийг төлөөлж байдаг. Нумын орд бол үнэн байдал, эрх чөлөө, амьдралын философи, том зургийг илтгэж байдаг. Хоорондоо эсрэгцэж байрлаж байгаа гэдэг нь бодит яриа харилцаа үн цэнтэй мөргөлдөж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл хүмүүсийн үг, хүмүүсийн харилцаа хандлага таны үн цэнийг шалгаж байна гэсэн үг. Тэгэхээр магадгүй яг энэ бичлэгийг үзэж байгаа та ойрын хэдэн өдрүүдэд хүмүүс таны уурыг маш их хүргэсэн байгаа. Танаасаа уур бухимдалчин ихсээд сэтгэл хөдлөлчин ингээд маш өндөр түвшинд гарсан байгаа. Тэгээд ялангуяа жижигхэн зүйлд л ингээд стресстэй л алга болмоор эндээс бүр ингээд явмаар энэ бол муу зүйл биш. Орчлын ертөнд таны хэл хязгаарыг шалгаж байгаа сорилт тест юм аа. Тэгэхээр яг түрүүн хэлсэн шиг сүүлийн үед ер нь жоохон уур бухимдалчин ихсээд юмд маш их стресстэй, ер нь маш ингээд эмзэг болоод байгаа бол тий. Угаасаа энэ өндөр энерги нь маш их сэтгэл хөдлөл агуулгадж байгаа учраас ерөнхийдөө ингээд эмоц ихсээд ялангуяа уур бухимдал, стресс маш их ихсэж байгаа. Бүх хүмүүс адилхан. Ялангуяа мэдрэмтгий хүмүүс бол бүр илүү үүнийг мэдэрч байгаа. Тэгэхээр энэ үед та аль болох гадагшаага биш, дотор талдаа өөрөөсөө бид асуух хэрэгтэй. Миний яг юу болохгүй бэ? Миний дотор өнгөрсний шарах, шийдээгүй асуудал миний дотор юу байна? Үүнийгээ бид дотгошоогоо хайж бясалгах хэрэгтэй. Гадна талд маш их ингээд уур бухимдал хүрээд байгаа зүйл дотор талд ч маш их зөрчил байна л гэсэн. Тэгэхээр яг энэ үеэр бид нар хамгийн түрүүнд хийх зан үйл бол өөрөөсөө тавьж явуулах. Өөрийгөө тэр хүлээ, занглаа, гав дүнгнөөс салгах цагчин яг одоо гэсэн үг. Маш амжилттай хэрэгждэг зан үйл бол одоо хүртэл уучлаагүй ингээд та сэтгэл хөдлөл гаргаад байгаа тэр зөрчлүүдээ, асуудлуудаа бичнэ. Бүгднгийн сайхан тоочод бичнэ. Тэгээд галт сайхан шатаах. Жишээлбэл гомдол, за мөн танд ямар айдас байна? Хуучин холбоо, харилцаа. За эсвэл сул ийм хоёрын хоорондтой ихтгэл үнэмшлүүд юу байна? Бүгднгийн бичээд шатаа өөрөөсөө тавьж явуул. Яг одоо тэр цаг. За ингэж өөртөө орон зай гаргаж иж шин зүйлд амьдралд чинь орж ирэх зай гарна гэсэн үг. За бас харилцаан дээр үнийг ярив. Хосоодын харилцаа, найз нөхдийн харилцаа, ямар нэг ингээд харилцаа танд зүгээр л таархаа болсон. Одоо энергийн вибрац нь таархаа болсон гэсэн үг. Тэдгээр хүмүүстэй ингээд уулзахад ингээд хоорондын чи энерги өмнө нь таардаг байсан. Одоо таархаа болсон. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна? Тэгэхээр ийм харилцаагаа тавьж явуулах, өөрчлөх хэрэгтэй. Тэгжээж таны амьдралд өөрчлөлт орж ирнэ. За тэгээд энэ үед хажуу талаас те хин нэгэн зүгээрээ чи ингээл явж ийл та. Ингээл энэ харилцааг үргэлжлүүлээ. Өмнө нь болж л байсан юм чинь болох ёстой. Чамд тохирно гэж бас зөвлөх юм уу тийм бодол ухамсараас орж ирж магадгүй. Гэхдээ үүнд та бүү хууртаж итгээрэй. Та хангалттай сайныг хүртэх эрхтэй болсон. Та хангалттай үн цэнтэй болсон. Та элбэг дэлбэг амьдрах ёстой. Тийм учраас та өөртөө хэл хязгаарыг зөв тогтоо. За тэгээд яагаад манифест одоо хий гэд дахин яриадсан гэхээр яг энэ 12 сар, 1 сар, 2 сар бол энерги маш өндөр хурдцтай сар.
хурдан эргэлттэй өндөр энергийн саруудад хийсэн бүхэн амжилтанд хүрдэг. Өөрөөр хэлбэл бүх гариг хоошоогоо ухрах биш дандаа урагшилж байгаа. Тэгэхээр яг энэ үеэр бүх энерги эвээгдэж, зөвшөөрөгдөж, нэгдэж, биелэж байдаг. Энэ үеэр нь та амраад хоош суух юм бол та боломжийг алдна гэсэн үг. Тэгэхээр яг одоо та төлөвлөгөөгөө дүгнэх цагчин. Эхлүүлээд орхисон төслүүд дуусгаагүй ажлуудаа буцааж гаргах тэр цаг. Яг энэ үеэр та зөвхөн манифест хийж дотроо бясалгах биш, гадна талдаа амаараа маш олон хүсэж байгаа зүйлээ чанга орилж бусдад зарлах цагчин. Тэгж чадах юм бол бүгд өрөөгдөж, бүгд цаанаасаа энерги нь түлхэгдэж зохицолд орно. ертөнцтэй зогцсон гэсэн үг. ертөнц таны хүсэж байгаа бүх зүйлийг танд өгнө гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө одоо амарч болохгүй. Одоо амрах цаг биш. Яг ингэж хэлмэх ядарч дарамт та мэдэрч байгаа байх. Би ч гэсэн адилхан. Гэхдээ удахгүй, тун удахгүй 14 хоногийн дараа амралтын портал энергийн хаалга нэгдэнэ. Тэгэхээр 14 хоног та өөрийн дотор байгаа асуудал руугаа өнгийх цагчин дуусгаагүй ажил мөн энэ жилийн хаан төлөвлөгөөг яг одоо финалдаж дүгнэх энэ цагчин юм шүү. Тэгэхээр одоохондоо бүрэн амрах биш, төрхөн зургийн богино амралтыг хийгээд, амьсгалын дасгал хийгээд, 30-40 минут йога хийгээд, 5 минут бясалгал хийгээд, тэгээд үзэг цаасаа бариад, юу хүсэж байгаа хүслүүдээ бүгднгийн чагсааж бичих цаг, амаараа бүр ингээ бусдад зарлах. Хэрв та инфлюенсер бол өөрийнхөө сошиал дээр та стас санаа зовлгүй те хүслээ бусдад хэлэх юм бол биелдэггүй гэж та огт санаа зовлдгүйгээр сайн хэл, бусдад яар, сайн зарал, бич, хүсэл, мөрөөдлүүдээ бүгднгийн өөртөө бий болго. Би юу хүсэж байна? Тэр хүслээ тодорхойлж цаасан дээр буулга. Мөн дотор байгаа сөрөг зүйлүүдийг тавьж явуулах цаг гэсэн үг. Ингээд 11 сарын 11-ээс хойш ярьснараа тэр биелүүлэх соронц шиг энерги яг одоо таны өмнө нээгдэж, соронц шиг энерги яг одоо орчлон ертөнцөөр дүүрэн тархаж байна. Яг энэхүү энергийн үйлдэлд та нэгдэж, дотроо чимээгүй бодож даруухан байх хэрэггүй. Хүслээ хэл, дэлхийг сонстол нь хэл. Ингээд та юу манифест хийх гэж байна? Ямар төслүүд, ямар харилцааг, ямар амжилтыг, ямар амьдралынхаа хайрыг та манифест хийх гэж байна? Энэ бүхнээ яар, зарлал, гэрлээ асаа. Энэ доорчоос комментэнд бичээрэй. За тэгээд сүүлийн мессеж, энэ бүтэн сар энерги бол маш өндөр байна. Тэр үед аль болох хэрүүл маргаан бухимдлаас зайлсхий. Харин хүсэл дээр анхаар, хил хязгаараа хамгаал, зүрх, оюун, үйлдэл гурваа нэгтгэж манифест хийх сар. За тэгээд би 12 сарын 10-нд онлайн ангиа зарласан байгаа. Энэ бол manifest and move гэсэн анги байгаа. Та яг энэхүү ангид орсноороо бүр анх суураас нь эхэлж зөв manifest хийж сурна. Хамгийн чухал зүйл бол мэдээж эрүүл мэнд. Тэгэхээр бид manifest хийхин хажуугаар йога хийж бас эрүүл тэнцвэртэй, ад жаргалтайгаар баярын хоолуудыг зоглох болно. Энэ үед та өөрийнхөө хүссэн галбирыг, гуайлаг эрүүл биеийг олж авах болно. За ингээд та бүхэн маань доор коммент хэсэгт бүтэн сарынхаа хүслийг бичээрэй. Бас лайка дараарай. Шеэрлж хэрэгтэй хүмүүст нь түгээгээрэй. Бас subscribe дарахаа мартаа зай. Бичлэгийг маань энэ хүртэл үзсэн маш их баярлалаа. Баяртай.